Жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг аймгийн аврах шалгаруулах волейболын тэмцээн энэ өдрүүдэд давтаатна болж тэмцээнд 300 гаруй тамирчин оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд нийт 36 багийн 300 гаруй тамирчид оролцож Авхаад самбаа хурдгчид сарын 2 өдрийн турш өрсөлдөх юм. Насанд хүрэгчдийн аймгийн аврах шалгаруулах волейболын тэмцээн жил ирэх тусам өргөн цар хүрээг хамарч оролцож байгаа баг тамирчдын чадвар чансаа сайжирч өрсөлдөөнтэй тоглолтуудыг гаргаж байгаа тухай холбогдох албаны хүмүүс болон тамирчид хэлж байлаа. Монгол улсад банкны төгсөө үүсгэсний 100 жил яа. За мөн Монгол улсад орчин цагийн бинер спортын залбирч үүсгэсний 100 жил яа тохиож байна. За тэгээд энэгүй түүхэн тохиолдолд гоолтай төлөвлөгөө явуулдаг. За банкуд болон за манай бинер спортын газар хамтраад ижлийн волейболын насны хүрэгчдийн аймаг зохион байгуулж байна. Энэхүү ижлийн тэмцээнд маань 26 албан байгууллага сумын 36 багийн 300 гаруй тамирчид оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд бас манай гоолт Улаанбаатар хотод бас волейболын клубүүд лиг тоглодог манай тамирчид маань хүрэлцээж орж байгаагаар бас гонцлогтой байна. Баг сумууд болон багууд бүгд гаднаас нэг Улаанбаатарт залж амьдэрдэг оюутан болон лигийн тамирчдыг хоёр тамирчин багтаа илсүүлсэн байгаа. Тийм учраас багуудын бас өрсөлдөх чадвар шансаа ер нь ойролцоо. Их олон гоё сайхан тоглолт гарч байна да. Насан туршидын аймгийн аврагч шалгаруулах тэмцээн энэ жилийн тухайд бол маш өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Багууд маш чадварлаг тамирчдаар хүчээ зузаатгсан байна. Зохион байгуулалтын хувьд сайхан болж байна. Нээлтийн арга хэмжээ сая маш сайхан боллоо. За манай Алтай улаастай эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компани тухайд бол аймгийн аврах шалгаруулах сагсан бөмбөг болон гар бөмбөгийн тэмцээнд жил болгон тасралтгүй оролцсоор ирсэн. Энэ жилийн тухайд Уурхачин спорт клубт тоглож байсан Уранбаяр Говьалтай аймгийн волейболын спортыг одоо өнгөлж байгаа шилдэг залуу тамирчид болох Төр болд цэгмэд номин гэсэн бүрэлдэхүүнээр багийнхаа хүчийг зудаатгаж одоо амжилттай оролцох зорилготой тоглож байна. За бид нар бол бас компани удирдлагууд ажил төрлийн зохицуулт хийгээд 97 хоногийн өмнөөс бэлтгэлд гарсан. Ер нь өмнөх тэмцээнүүдэд одоо ямар амжилт гаргаж байна? Ер нь бол урд жилүүдэд бол тогтмол амжилттай оролцож ирсэн. Энэ удаа бас амжилтаа баттгаж илүү амжилт үзүүлэхээр одоо оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд Говьалтай аймгийн Харьяат Улаанбаатар хотод волейболын клуб лигт тоглодог Бадамт цаг, Насан жаргал, Оргил, Тэмүүлэн, Төвшинбаяр зэрэг тамирчид хүрэлцэн ирж тоглож байгаагаараа онцлогтой байна. Маргааш тэмцээний аваргууд, шилдэгүүд тодорхой юм.